та ямар нэг ур чадвартай эсвэл ямар нэгэн компани өдөрдөг ч юм нэг салбараар олон жил ажиллаж байгаа хин нэгэнд санал болгох ур чадвартай болол тэр таны ур чадвар таны хийдэг имиж ашиглаад яаж онлайн ертөнцийн дижитал хэлбэрт нэмэлт орлого бүр эсвэл ашигтай бизнес болох вэ гэдэг 2025 онд бүр маш одоо амжилттай явж байгаа бизнес одоо нэг төрлийн тухай ярина. Энэ бол ерөөсөө юу гэхээр дижитал бүтээгдэхүүн гэдэг яг одоо энэ салбарын зүйл бол хуучин болвол байгаагүй шинэ юм биш үү ерөөсөө байсан. Гэхдээ сүүлийн үед айгүй хүчтэй гарч ирж байгаа. Яг юунаас болоод энэ гэхээр одоо энэ AI гарч ирснээс хойш өөрөө ашигын маржин буюу яг цэвэр танд үрдэх ашигын хувьд ерөөсөө дижитал онлайн бизнесүүд донд хамгийн өндөр ашигтай бизнесээр ерөөхдөө гарч ирээд байгаа. Тэгээ мөн дээрэс нь юу вэ гэхээр нэг хийгээ тавьсан байхад ялангуяа энэ AI-ийн тусламжтай бүр 100% автомат маш тийм одоо өндөр ашигтай гэх юм автомат бизнесийн тийм юм болчиход байгаа. Гэхдээ юу гэхээр зөвхөн та ур чадвартай байх хэрэгтэй гэдгийг би дахин бичлэгийн юмд анхааруулъя. Ямар нэг ур чадвартай болвол үзээрэй. Тэгэхээр юу гэхээр би сүүлийн үед бас нэг төлөж ажиллаж байгаа зүйл юу гэхээр яг ур чадвартай мундаг хүмүүсийг ерөөхдөө брендинг нь тодорхойлж өгөх юм дижитал бүтээгдэхүүний одоо суйрлуулах талаас нь айгүйх ажиллаж байгаа. Тэгээд тэр бичлэгийн хүрээнд тэр одоо ажлынхаа хүрээнд ойлгосон айгүй чухал поинтуудыг өнөөдөр хуваалцаад тэгээд та ч гэсэн ямар нэгэн байдлаар дижитал бүтээгдэхүүн гаргаж байгаа бол энэ бичлэгийн жоохон шиг сэрэг болно гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг бол ерөөхдөө дижитал бүтээгдэхүүн гэж яг юу юм бэ? Яагаад энэ юу яг энийг их ашигтай олгоод байгаа хүмүүс дижитал бүтээгдэхүүн яагаад ийм нэг салбарын мэрэгжилтэй хүмүүсийн нэг л гаргаад байгаа. Тэгээд таны дижитал бүтээгдэхүүнийг эхлэхэж гаргахад шаардлагатай 3 алхмыг танд танилцуулах юм аа. За тэгээд олон мэдлэг шүлжлүүг орцгоё. Тэгээд яв эхэлцгээе. За тэгэхээр ерөнхийдөө бол дижитал бүтээгдэхүүн гэж яг юу юм бэ гэж манайхан бас те ерөнхийг зөвхөн ойлголт айгүй бууж мод. Тэгэхээр ерөнхийдөө дижитал продакт буюу дижитал бүтээгдэхүүнүүдийн зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө онлайнаар бүтээгээд борлуулж болдог тэр хөрөнгийг хэлж байгаа. Одоо жишээ нь яг л одоо дижитал хөрөнгө гэдэг одоо шин крипто бид нар хувьцаа авахыг дижитал хөрөнгө гэж ярьдагтай адилхан. Дижитал бүтээгдэхүүнийг ерөөсөө онлайнаар бүтээгээд борлуулж болдог. Цаашаа бүр ингээ хөрөнгө марк ашиглаж болдог тэр зүйлүүдийг ерөөхдөө хэлж байна гэсэн. Би хэд хэдэн зүйл жишээ авч дурдах юм бол одоо шинэ e-book гэж болж байгаа тийм. Одоо шинэ digital money mastery буюу миний бичижсэн e-book ерөөдөө онлайнаар орлого олох бол одоо анхан шатны хүмүүс зориулсан e-book. Мөн одоо өөр чинь янз янзын мундаг тавар чадвартай бол иймэрхүү юм аягаар e-book маркаар одоо шинэ интернет ном гэсэн үг шүү дээ. Байдлаар ашиглаж болж байгаа. Ерөөсөө та мэддэг чаддаг бүх зүйлээ зүгээр л e-book болгоод хэрэгтэй хүмүүст нь борлуулж болно гэсэн. Одоо магадгүй би хятад хэлний багш байлаа гэдэгт хятад хэлний ханз амархан цээжлэх арга гэдэг ч юм уу те. Эсвэл япон хэлний дөрмийн e-book гэдэг ч юм уу. Ямар нэгэн хэлбэрээр та одоо борлуулж болно гэсэн. Ийм маркаар e-book нэг хүчтэй явж байгаа. Би яг ерөнхийдөө хувьчилж ажилладаг хүмүүсээ айлуулах e-book-ийг хийвэл зүгээр үздэг. Ягаад тэгэхээр e-book өөрөө хийхэд аягүй амархан. Тэгээд ерөнхийдөө та мэддэг зүйлээ яг л ном шиг биччихин гэсэн. Гэхдээ AI-г ашиглаад одоо ерөөсөө бараг 7 хоногийн дотор нэг бүтэн номыг бий болгож болж байгаа. Одоо миний ажиллаж байгаа манай нэг ихч бас өрхөөр нэг үзээ гайхчихсан байхгүй. Энэ чи өрдөөс маш их цагийг товчилж өгч байгаа байхгүй юу? Гарантин гайхаад байсан. Пүүг ингээл бичиж болох юм уу гэж. Тэгэхээр яг энэтэй адилхан ерөнхийдөө иймэрхүү байж болж байгаа гэсэн. За өөр ямар нэгэн байдлаар юу байж болох вэ? Темплейтэд байж болно. Ямар нэгэн энэ зэрийн темплейтэд байж болно. За энэ бол бас ойлгомжтой тийм Notion темплейт, янз бүрийн зургийн пресетүүд, бичлэгийн эдитлэх юмнууд их мэтлэг энэ бол байж болно. Энэ бол яг байж болно. Бас өөр ойлгомжтой мини видео курсүүд, янз бүрийн та одоо шинэ хамт олон community байж болж байна, видео хичээлүүд байж болж байна, янз бүрийн коучинг коллууд байж болж байна. Одоо гих мэдчлэн хэм маяг явж болж байна. Одоо жишээ нь ерөөсөө энэ хэлбэр нь юу гэхээр 2025 онд нэг шинэ одоо ийм хиллэг гарч ирээд байгаа нь юу гэхээр infopreneur буюу одоо бид нар entrepreneur гэж мэдэн шүү дээ. Янз бүрийн яг ийм бизнес эрхлэгч хүмүүс гэдэгтэй адилхан infopreneur гэдэг иймэрхүү шинэ каталог аяух гарч ирж байгаа. Infopreneur гэдэг нь ерөөсөө та ямар нэгэн байдлын өөрөө салбар, ур чадвар тэр зүйлүүдээ онлайн ертөнцид тийм боловсролын одоо бараг та жижиг хэмжээний сургууль шиг ажиллаж байна гэсэн үг. Магадгүй та волейболын багш бол волейболыг онлайнаар орж болж байна те. Эсвэл ямар нэгэн байдлаар та төгөлдөр хуурч бол төгөлдөр хуурай сургалтаар янз янзын их сургалтаар орж болж байна, e-book болгож болж байна, коучинг колл явуулж болж байна гэх мэтчлээ явж байгаа гэсэн үг. Ерөөсөө дижитал бүтээгдэхүүн ийм хөлбөр явж байгаа гэсэн. Өөрөөр юу гэх юм бол дижитал гайдууд гэж байгаа. Дижитал гайдууд одоо шинэ би Capital Club гэх та нэг залуу гарч ирсэн бол Luke Bellman гэдэг одоо бас контент бүтээгч, entrepreneur, хөрөнгө оруулагч залуу байгаа. Энийний одоо Capital Club гэдэг community байдаг. Тэгээд энэ дээр одоо шинэ дижитал гайдууд буюу ерөөхдөө яаж яах хэвээр бас чиглэлгүүд аявуух байдаг.
Гэх мэтчлэн энэ маань өөрөө хэлбэрт баг 10 20 30 төрлийн хэлбэр юм байж болж байгаа. Хүмүүсийн төгөөмөлж хэлдэг хэлбэрүүд гэх юм бол. Тэгээд эдгээрт бид нар ерөөхдөө өөртөө тохирсон дэр хэм маягуудыг голдоод явахыг юу хэлж байна гэсэн үг. Дижитал одоо бүтээгдэхүүн гэдэг. Яагаад одоо чинь энэ дижитал бүтээгдэхүүн айгүй өөртөө хүмүүс айгүй юм сүүлийн алдартай болоод ер нь хүмүүс айгүй ашиглаад байгаа гэхээр одоо бид нар яг хөтэй нэг юм тий онлайн дэлгүүр ажиллуулах, e-com хийх, зөв контент бүтээх, янз бүрийн одоо криптод арилжих гэдэг зүйлүүдийг мэддэг болохоос яг дижитал бүтээгдэхүүн бол нэг тийм хүмүүс айхтар мэддэг байхгүй. Яагаад тэгэхээр өөрөө энэ босоо айгүй өндөр байдаг. Та ямар нэгэн байдлаар ур чадвартай эсвэл санал болгох зүйлтэй байж дижитал бүтээгдэхүүнээр ерөөхдөө бол хөл тавьбал зүгээр байдаг. Тэгэхээр олон хүн ордоггүй гэдэг маань өрсөлдөгч нэгэсэндээ багтаа гэсэн. Одоо ч яг e-com бусад одоо салбарууд одоо босго намхан салбаруудад юу байдаг вэ гэхээр та хүн болно орж байгаа юм уусаа тэгэл ойлгомжтой шүү. Тэгэл of course ойлгомжтой. Тэгэхээр энэ дээр уусаа тийм өрсөлдөгч болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр ягаад одоо шинэ нэг удаа бүтээгээд олоод ашиглах боломжтой. Нэг ягаад тэгэхээр таны толгоон дотор байгаа тэр мэдээлэл яг юу одоо шинэ би одоо өөр юу ажиллах юм. Би чинь яавал төгөлдөр хурыг хурдан сурах вэ гэдэг тэр толгоон дотор байгаа миний 10 жил сурсан мэдээллийг надаас хинж авахгүй байхгүй. Маш үнцэнтэй мэдээлэл байхгүй. Тэр мэдээллийг ерөөсөө цэвэрхэн байдлаар онлайн хэлбэрт зарж борлуулж тэрийг бизнес болгож байна гэсэн. Тэгээд энэ ихсэндээс төгөлдөр урын сургалтын төвнөөс ялгааг болчих жоохоо онлайн хэлбэрт. Тэгээд бүр цагийн хувьд эрхчлөөтэй, ашигын хувьд эрхчлөөтэй би янз бүрийн түрээслэхгүй эсвэл ажилтан цалинжуулахгүй, тог ус цахилгаан гэх шаардлагагүй маш ийм уян хатан бизнесийн боломж болчих юм гэсэн. Дээрс нь бит зүү шаардахгүй буюу танд ямар нэгэн байдлаар заавал ямар нэгэн хүргэж өгөх шаардлага байхгүй, биеэрээ очих шаардлага байхгүй, юм түрээслэх шаардлага байхгүй. Үндсэн зүйлүүдээ үндсэн одоо fulfillment гэдэг зүйлээ онлайнаар өгч хараад давтал болчих. Дээрс нь ашигын маржин хамгийн өндөр гэж байна. За одоо биний тайлбарлах гэж байна. Ашигын маржин буюу дижитал бүтээгдэхүүн ерөөсөө таны ашигын маржин 80-90% байдаг. За бид яг нэг юм харьцуулт гаргаж үзсэн юм. Энэ бол цэвэр бидний өөрийнхөө туршлага дээрээс тэгээ бидний 3 зүгээр ерөөхий боломж гаргаж ирж байгаад асууж үзэж байгаа. За бидний классик мэддэг e-com буюу онлайн худалдаа гэдэг зүйл юу гэхээр ашигын маржин бол ер нь за 20-40, ер нь 10-30 ч юм уу те. Ер нь бүр маш сайндаа 10-50%-тэй байдаг. Яг тэгэхээр одоо чи би 100 мянган төгрөгийн бараа зарлаа гэдэгт 50 мянга одоо шин 20 мянгаас 40 мянган миний ашиг гэж бодно гэсэн үг шүү дээ. Яагаад ийм бага байдаг вэ гэхээр маш олон зардлууд өөр онлайн худалдаа буюу онлайн шоп ажиллуулалтад гардаг. Одоо адаглал ямар зардал вэ гэхээр янз бүрийн ad явуулах хэрэгтэй болно. Органик контент хийхгүй бол та сурталчилгаа явуулна, сурталчилгааны мөнгө төлнө. Гээлийн татвар төлнө, бараагаа авна. Тэгээ бараагаа захиална. Гэх мэтчлэн тэ. Тэгээ одоо Монголд ирсэн бараагаа хөргүүлнэ гэх мэтчлэн. Гэх мэтчлэн гэж жижиг сажиг зардлууд айгүйх ерөөхдөө гардаг. За ийм болохоор одоо шин ийм болохоор ерөөхдөө юм гардаг гэсэн. Тэгээ дээрэс нь та юу ихлээр мэдээж хэрэг янз бүрийн та төлбөрийн системүүд эрхэлж байгаа болвол та янз бүрийн аппууд юмнууд эрхэлж байгаа тэд нар дээр мөнгө төлнө гэж явчихаар ерөөхдөө нэг 20-с 40 гарч иж байгаа. Хүчин чармаалт мэдээж хэрэг маш их гэж би бол тооцож байгаа. Ерөөхдөө би тооцоод байгаа ч биш уусаа хүн болгоо хэлж байгаа. Яг тэгэхээр та суртлаа эхний 1-2 жил ер нь 1-2 жил бол маш их хүчин чармаалт гарна ойлгомжтой. Яг тэгэхээр танд сурч маш их өгөхгүй. Юу ихлээр мэдээж хэрэг яаж контент явуулах юм? Яаж креатив байх юм? Та органик контент хийсэн ч хийгээгүй ч креатив байх шаардлагатай болно. Яаж хүний анхаарлыг татах юм? Яаж winning product-а олох юм? Тэгээ яаж тэр fulfillment гэдэг юм үүсгэх юм те? Яаж бусад брэндүүдээс онцгойх юм гэмэтчлэн зэрэг болно. Томрох боломж, ашиг орлого боломж бол мэдээж хэрэг маш сайн. Мэдээж онлайнаар зүй ажиллах боломжтой. Гэхдээ тэрийгээ дагаад хэн болгон хийх боломжтой. Тэрийгээ дагаад хийх зүйлүүд нь мэдээж маш их байна. Мэдээж хэрэг цагийн хэрэгчлөө бол би яг 100% гэж бас эхэндээ хэлэхгүй. Явандаа маш сайн системд танд хэрэгчлээ үүснэ. Түүнээс биш ерөөхдөө танд хэрэгчлээ үүсэх боломж байхгүй эхэндээ. Одоо маш сайн системтэй болж e-com дээр онлайн худалдаан дээр ерөөхдөө аюу гарнаа гэсэн үг. Үйлчлэгээний буюу одоо за фрилансинг хүмүүс янз бүрийн байдлаар онлайнаар үйлчлэгээ өөрийнхөө ур чадварыг зардаг зүйлүүд айгүйх байдаг. Тиймэрхүү зүйлүүд ашигын маржин бас айгүй өндөртэй. Ягаад тэгэхээр та өөрөө үйлчлэгээ өгж байгаа учраас айгүй өндөртэй байдаг. Хүчин чармаалт бол маш их. Ягаад тэгэхээр та яг ажилд хийж байгаа юм шиг цагаа зарж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ерөөхдөө бол томрох боломж, скейл хийх боломж гэдэг юм огт байхгүй. Та өөрийнхөө яг л онлайнаар ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ цагийн ихчлэг гэдэг юм бараг байхгүй. Та ажилласан цаг хийсэн бүр бүтээлээрээ ерөөхдөө бол системжих боломжгүй учраас ингэдэг гэсэн. За сэгээр өнөөдөр бидний сэдв дижитал бүтээгдэхүүн яагаад эднээс нэг юм зохиж гарч байгаа зүйл нь юу гэхээр ганц юм нь юу гэхээр хүн бол орж болохгүй. Тэгэхээр яг ингээд ийм одоо ч амар од болдог юм аягүй байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр зэгтээ танд ашигтай энэ бичлэгийг үзэж байгаа та дижитал бүтээгдэхүүн гаргах танд ашигтай байхгүй. Яагаад тэгэхээр хүн болгон хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр амар давуу тал маш цөөхөн хийх боломжтой. Тэгээд ашигын маржин бол 80-аас 95% буюу та бүх ерөнхийдөө орлогоо өөр авна. Яагаад тэгэхээр танд янз бүрийн биетээр хийх юм байхгүй, амьдаа ашиг шаардлага байхгүй, одоо тээврийн зардал мартал 9 жирийн зардал байхгүй, гарах зардал юм бол ганц хоёр софтверийн зардал гарна.
одоо чинь Canva, CapCut гэдэг ч юм уу те вебсайтуудын ганц хоёр зардал гарна. За тэгээд нэг ad явуулвал ad явуулна хэмжлэн жоохон зардал. Түүнээс бусад бизнесүүд ажиллах бараг байхгүй шүү. Хүчин чармаалтай дунд гэж хэлнэ. Яг тэгээд та нэгэнд ур чадвартай байгаа болвол тэрийг л ерөөсөө дижитал бүтээгдэхүүн болгож байгаа учраас энэ дээр ур чадвар бол айхтар бага. Хүчин чармаал айхтар их байхгүй бага байна гэсэн. Томрох боломж бол e-comтэй харьцуулахад би тэгж том гэж хэлэхгүй. Гэхдээ хангалттай. E-com шиг тэгж амар болоход бол бас арай надад хэцүү санагддаг. Гэхдээ хангалттай дижитал бүтээгдэхүүн бол e-commerce ерөөхдөө нэг e-com бол нэг 10-аас 8 эсвэл гэж бодоход нэг 10-аас 7 хавцаа ч юм уу. Хангалттай томроо та бүр хангалттай санхүү өгчтөнд төрөх боломжтой. 3 дахь зүйл нь юу гэхээр цагийн хвчлээ маш сайн. Яг тэгэхээр та нэг бүтээгээд нэгэнт системжүүлээд тавьсан байхад яг 2025 онд ашиглаж байгаа гадаад залуучуудын ашиглаж байгаа системийг ашиглаад тавьсан байхад зөв аргуудыг ашиглах юм бол тань цагийн хвчлээ 100% байгаа. Яг тэгэхээр та нэг бүтээсэн систем нөхсөрсөн контентоо хийж явах байхад ерөөсөө автомат хүнлэлийн систем үүсгэждэг гэсэн үг. Тийм байдлаар явхад бол ямар ч судал байдаггүй. За тэгээд би танд ерөөхдөө ийм учраас ерөөхдөө ийм юу бизнесүүд дижитал бүтээгдэхүүний бизнес маш өндөр ашигтай байгаамаа. Тэгэхээр одоо чинь 3 би танд 3 алхам ерөөхдөө гаргаж өгье гэж бодсон. Энэ дээр ерөөхдөө юу гэхээр танд яаж дижитал бүтээгдэхүүн одоо яг үүсгэх вэ гэдэг ихний 3 алхам би дээр гаргаад өгье гэж ерөөхдөө бол бодсон. Тэгээд тийм байна. Тэгээд эхний алхам бол ерөөсөө юу орж ирж байгаа нэхлээр та нише гарах, нише тодорхойлох гэдэг зүйл байгаа. Ерөнхийдөө бол нише гарах гэдэг цаашаа та төгөлдөр өрийн багш байлаа гэж бодоход заавал юу мэрийн яагаад шаардлага одоо би төгөлдөр бол заах биш байхгүй. Ерөөсөө энд хамгийн гол юм танаас ер нь аль талаар тань тусламж авдаг вэ? Магадгүй та хятад хэлний багш байлаа хүмүүс танаас юу гэж хөвчлээ асуудаг вэ гэдэг асуултыг өөрөөс асуугаад үз. Дараах нь юу гэхээр танд энгийн гэхдээ бусдад үн цэнтэй байж болох тэр зүйл юу вэ гэж өөрөөс асуугаад үз. Энэ хоёр дээрээс таны ниш ерөөхдөө гэж гард ерөөхдөө энэ хавцаа барьж авах юм байна гэж бодно гэсэн. Тэгээ таны хийх алхмууд юу байх юм бэ гэхээр өөрөөхөө тодорхойлох хэрэгтэй. Яг би хий юм бэ те. Одоо чинь би англиний багш юм уу, англиний коуч юм уу гэдэг чинь яг тэрийг тодорхойлох хэрэгтэй. Дээрээс нь ямар бүтээгдэхүүн гарах вэ гэдэг олох хэрэгтэй буюу e-book гарах юм уу, сургалт гарах юм уу, community авч явах юм уу та хүмүүжлийг яг ямар хөө юм гаргана гэдгийг олох хэрэгтэй. Тэгээ нишээ тодорхойлох. За ниш гэдэг нь бол би өнөөдөр имжлэлдээ зөв дурдаад өгч байгаа болохоос би яг нарийн ярмаар гүн. Гэхдээ дижитал бүтээгдэхүүнийг ашигтай болгодог цорын ганц хүмүүсийн мэддэггүй нэг нууц хак нь бол ниш тодорхойлох гэдэг маш чухал юм байна. Энэ мэдчлэлийн жижигэн юмуд байдаг. Тэгээ та иймэрхүү ерөөхдөө жижигэн юмуд аваад нэрээ бас дашин гэлэхэд 7 сараас миний коучинг коллууд эхэлж байгаа. Ерөөхдөө дижитал бүтээгдэхүүн брендинг үүсгэх энэ чиглэлийн коучинг коллууд ерөөхдөө эхэлж байгаа. Тэгээд ерөөхдөө 2-3 хүнийг хувьчилж авч би бэлдэх тийм орон зай надад байгаа гэсэн. Тэгээд яг та тэн дээр яг үнэхээр өөрөө committed байгаад үнэхээр дижитал бүтээгдэхүүн би гаргахад бэлэн байна. Би яг бүх юмаа цаг хугацаа застал бэлэн байна гэж бодож явах юм бол та миний Instagram хаяглуу 2-ын тоог бичээрэй. 2-ын тоо та миний Instagram хаяглуу бичих юм бол би тань руу мэдээлэл мөн үзэж судах материал үнгүү бас нэг харах хичээлүүд явуулаад өгье. Тэгээд үнэхээр сериосны байх юм бол бичээрэй. Түүнээс биш ингээд тэ зөвхөн 2-ын хооронд бичиж байгаа бол хэрэггүй. Та үнгүү сургалтад үзэж болно. Үнэхээр сериосны байх юм бол бичээрэй гэж төлж чинь. Тэгээд 2-ын тоо бичээ та мэдээлэл авч удаа шүү. Окей. Тэгээд дагимнууд орцгоо. Тэгээд бүтээгдэхүүн бэлдэх. Right? Бүтээгдэхүүний бэлдэх процесс руу орж ин гэсэн. Энээс бидний хоёр дахь гарах алхам ерөөсөө юу болж байна гэхээр өөрсдийнхөө форматыг сонгох. Энэ амар чухал. Яг тэгэхээр хүмүүс зүгээр гоё харагддаг болохоор нь Instagram дээр явах гэдэг юм. Бас нэг аль Instagram дээр явахгүй ер нь бол. Тэгэхээр ямар платформ YouTube юм уу, Facebook юм уу те тэр платформоо сонгох гэсэн. Дээрэс нь ашиглах багж хэрэгсэл гэдэг зүйл байна. Платформ ашиглах багж хэрэгсэл гэдэг дээр одоо чинь маш их юм байна. Түрүүний миний одоо ажиллаж байгаа хичээр ерөөхдөө зааж өгч байгаа бүтээр ажиллаж байгаа юм бол ерөөсөө таны цагийг хэмнэх бүх AI-уудыг би зааж өгч байгаа. Ерөөсөө хичээн хэлсэн юм болохоор ерөөсөө яаж энэнгүүгээр хийх байсан болоо л гэж байгаа. Манай хамтарч ажиллаж байгаа хич. Тэгэхээр ерөөхдөө AI багжуудыг та өөрөө олох хэрэгтэй болчихно гэсэн. Одоо шинэ manage чатыг яаж ашиглах юм, ChatGPT-г яаж ашиглах юм, янз янзын ажил хөнгөвчлөх AI-уудыг яаж ашиглах юм бэ гэдгийг хүссэн ч хүсээгүй ч та сурахаас аргагүй болно гэсэн. Дээрс нь ямар хэлбэрээр явах уу гэж байна. Ямар хэлбэрээр явах уу гэдэг нь дахиад би түр ирсэн те e-book-ээр явах уу, аль эсвэл одоо жишээ нь курсээр явах уу гэдэг ямиг айгүй нарийн гаргаж өгч байна. Энэ бас өөрөө таны юунаас айгүй хамаарна л та. Нөгөө нэг
таны хувийн одоо салбараас ч хамаарна. Таны одоо шинэ англиний багш юм уу эсвэл би саксны коуч юм уу гэдгээс аюу хамаар явчихдаг. Тэгээ контент төрөл гэж байгаа. За контент төрөл гэдэг нь одоо чинь бас бидний ярьсан ийм боловсролын контент явах юм уу, лайфстайлын контент явах юм уу те. Тиймэрхүү ерөнхийн нэг юм формат сонгох гэдэг юм байна. Ерөнхийдөө нийтэд нэг формат гэдэг. Нэг юм формат байгаа шүү дээ. Нэг иймэрхүү хэм маягаар явна гэдэг. Энэ форматуудыг аягүй сонгож өгөх хэрэгтэй болно. Энэ форматууд яг хүмүүст байхдаа одоо ингээд тухайн хүнд ажилдаг форматууд аягүй өөр өөр гэдэг байхгүй миний ажилласнаа. Тэр форматуудыг аягүй зөв сонгож өгөх нь аягүй зөв байдаг юм. Тэгээд дээрэс нь энэний араас ерөөхдөө юу орж ирдэг вэ гэхээр бид нар борлуулах яг бидний бараа бүтээгдэхүүн бэлэн болчлоо. Ингээд ирэхээр бид нар ерөөсөө контентоос ингээд түнэл веб угсрах гэдэг ажлууд орж ирдэг, чатбот агсрах гэдэг ажлууд орж ирдэг, контент бүтээл, борлуулалтын техник, автоматжуулалт гэдэг ерөөхдөө юм аа гэдэг та суралцах шаардлагатай болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр яг энэ ингээд гурван зүйл ерөөхдөө таны хийх алхмууд гэсэн. Дотроо мод ингээд задраа амар олон болчихж магадгүй. Та яаж иж overwhelm болж магадгүй. Гэхдээ ерөөхдөө ямар нэгэн байдлаар эднэрийг та тодорхой түвшинд нэг юм хийхгүй болвол болдгоо гэсэн. Хамгийн сонирхолтой нь хэлэхэд эдгээр зүйлүүд нь шүү дээ, тэ. Эдгээр хийж байгаа зүйлүүд маань миний л мэдхээр хамгийн бага шаарддаг юмнууд. Одоо жишээ нь бусад та dropshipping юм уу, e-com гэх юм бол эднээс их юм идэг. Бүр for real, үнэхээр их юм идэг. Дижитал бүтээгдэхүүн миний гарах айгүй одоо шин дуртай нэг зүйл нь юу гэхээр хүчин чармаалт айгүй барай бага шаарддаг байхгүй бусад юмнуудаас. Яг тэгэхээр ганц хүчин чармаалт байгаа юм нь ерөөсөө таны уур чадвар өгч байгаа учраас. Бус нь ерөөсөө тэрийг яаж илэрхийлэх вэ гэдэг дээр л гол юм тань явж байгаа гэсэн. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд ер нь та болдог шүү. Тэгээд та ерөөхдөө ингэ судлаад энэ юу вэ яад ингэдэг байдлаа та нэмэлтээр судалж болно. Эсвэл та энэ талаар бас илүү медиа гэдэг юм бол юу яаж болно. Миний бас дараагийн имжлүүдийг үзэж болно. Би ерөөхдөө иймэрхүү чиглэлээр имжлүүд орж ирэх гэж бодож байна. Тэгээд та юу вэ гэхээр яг тэр миний коучинг програмд ямарсан багтаж бүртгүүлж 7 сараас яг багтъя гэх юм бол 2-ын тоогоо бичээ. Өмнө би таны ураас нэг демо хөнгөө сургалт явуулаад өгчий. Тэгээд тэгж болж байгаа гэсэн үг шүү. За тэгээд өнөөдрийн бичлэг ямар ч зэгээр дуусчих. Өнөөдрийн бичлэг бол нэлээд ниш бичлэг байлаа. Дижитал бүтээгдэхүүн гэдэг. Тэгээд хэрэгтэй үндэ хэрэг болсон гэж найдаж байна. Хэрэг танд хэрэгтэй байсан бол ямар нэгэн байдлаар коммент үлдээгээд лайк дараагаа. Тэгээд та бичлэгийн хөвчлөдөө цаг алдахгүй үзэж байгааг эсвэл subscribe дараад хонхоо хасаад байж байгаа. Тэгээд би ихэд бол бичлэгүүдийн хамт тоглох нэмхийг хичээж байгаа. За тэгээд ямар ч энэ танд байсан баярлалаа. Бүгд найрамдцгаая.